Маргааш хоёроо очоод одоо бий. Kind of crouch like this. Put your hands on the ground and then just gently lean forward. Let you. Oh, dude. Oh, I have such arrangement. You know, two female. Yeah, she really just. Comfortable until everyone. Or just cut it out and I'll play for mine. Okay, I'll just cut it out. Soup moment. Renchinlkhumbe гэдэг багш нь Яари багшаа гэж бодчих болно. За тэгэхээр орхон багш маань болохоор одоо та хэдийн тий одоо өвчин зовлон юу гэдэг та янз бүрийн болвол одоо орхон багштай очиж болно. Одоо гадаад багш нартайгаа ярих өөр хөштэй холбоотой юм байвал Ари багш дээр ирээд одоо бид хоёр дээр ирээд ингээд хүмүүс дээр нээлттэй уулзаарай. Бид нар өнөөдөр Өсвөрийн Байгаль Хамгаалагчдыг зуслан дээр маш олон гоё бүтээлч тоглоомууд тоглож сонирхолтой хичээлүүд орлоо. Тэгээ өнөөдөр юу болсныг харцгаая. Улаан балавчтай арслан байсан юм аа. За тэгээ яагаад би арслан бүтээсэн бэ гэхээр багш нь арслангийн орчгүй юу? Тэгээ багасаа ингээд Simba Mimba National Geographic Channel дээр ингээд дандаа арслан үзээд ингээд яагаад ч юм ингээд намайг илэрхийлээд байгаа юм шиг санагддаг байсан аахгүй юу? Тэгээд багш нь бас ингээд нисэж үзэх юмсан гэж боддог болохоор даалгавч хийсэн. За миний энэ динзаар байгаа гэж хүүхдийн нүдээр аим гоё том хөөх агдадсан хийсэн гэж. Супер чадвар нь амар хүчтэй. Газар динзоор гэж болно. Нүднээс газар гаргадаг. Тэгээд өөрөө яагаад өндөр илэрхийлж байгаа вэ? Өөрийнхөө дотоос төглийг динзоор илэрхийлж байгаа. Болохоор ирвэх хэзээ юу? Яагаад ирвэхийг сонгосон юм бэ гэхээр би бүхэл цаг үед хэний чажуудаас яг өөрийнхөө ирэх байхгүй юу? Нууц хүчин болохоор ингээ хүн болчихно. Ихэвчлэн доонууд чинь галаар төрөгдөв. Энэ бол усаар төрөгдөв. Вау. Нисдэг болохоор хордооч цаг алдлаа. Вау. За тийм л юм. Уус онуудаар аяхыг хүссэн юм. Одоо би хатгал ерөнхий боловсролын сургуулийн 6 ангийн сурагч хандгаа. Би яагаад хандгаа сонгосон бэ гэвэл ой таагийн өөрийн газар нутаг нэвтэрсэн амьтдыг ялангуяа хүн өөрийн газар нутгийн амьтдыг ангилсан хүмүүсийг хөөж явуулдаг. Газар нутгийнхаа хамгаалагч нь гэж хийсэн. Хамгаалагч тийш хамгаалагч. Яа за. Баярлалаа өгтөдөө. Do ba 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 do boo do a boo ba do boo boo ba do a do
Adu-ba-du-ba-doo, adu-ba-du-ba-doo-doo-doo. Adu-ba-doo-ba-doo, adu-ba-doo-ba-doo-ba-doo-ba-doo. Adu-ba-doo-ba-doo, adu-ba-doo-ba-doo. My everything, 별처럼 써. Би ингээд хотод бас ахлах ангийн хүүхдүүдтэй айгүй их ажилдаг. Тэгээ ахлах ангийн хүүхдүүдтэй ингээд тоглоомоор дамжуулан суралцах гэдэг одоо ийм арга барилыг ашиглаад ийм 21-р зууны чадваруудыг суулгах гэж хүүхдүүдтэй ажилдаг аахгүй юу. Хотын хүүхдүүдтэй ажиллах одоо энэ Хөвсгөлийн дархтын хотгорын хүүхдүүдтэй ажиллах айгүй асар том ялгаа байна. Тэгээд манай энэ Хөвсгөлийн дархтын хотгорын хүүхдүүд маань ингээд бүр ингээд юмыг ингээд миний ч бодож байгаагүйгээр ингээд сэтгэж бодоод ингээд бүтээл сэтгэлгээгээр Монгол ахуйгаа ашиглаад ингээд юмнуудыг ингээд асуудлыг шийдвэрлээд хоорондоо ярилцаад ингээд зуны өдрүүд туслангийнхаа өдрүүдийг өнгөрөөж байгаа надад айгүй их таалагдчихж байгаа. Тэгээ би өөрөө айгүй их юм сурч байгаа. Магадгүй би зүгээр ингээд нэх их юм бодоогүй зүгээр л өнгөрөхдөө хэлсэн үгийг ч гэсэн ингээд өөртөө айгүй их тусгаж аваад тэр хүүхдэд нөлөөлж байгаа гэдэг нь мэдрэгдэж байгаа болохоор би бас ингээд багш хүний хувьд ингээд өөрөө бас их юм бодох хэрэгтэй юм байна. Зөв үлгэр дуурайл болох хэрэгтэй юм байна. Хүүхдүүдтэй ийм хилээд өгчүүл ингэх юм байна гэсэн юм бодлууд орж ирж байгаа. Тэгэхээр бас айгүй миний хувь хүнд ч гэсэн их тийм бодоод ингээд үг үйлдэл те ингээд үг үйлдэлээ хянаа зөв үлгэрлэх одоо ийм юу болж байгаа. Манай хүүхдүүд маань одоо ингээд энэ туслангаасаа сурсан мэдсэн зүйлүүдээрээ ингээд сониуч зандаа хөтлөгдөөд өвшөө олон зүйлийг сурч мэдээд тэгээд ингээд одоо дархтын хотгороосоо гараад Хөвсгөлөөс гараад хотод очиод хотоосоо гараад ингээд дэлхийн иргэн болоосаа гэж би хүсэж байгаа. Тэгээд ямар ч гэсэн одоо энэ манай тусланд хамрагдсанаар тэр ингээд зүйлтэй хүрэх нэг алхам болоосаа гэж хүсэж байна. За 3-р нь байгалийн дурсгалт газар. За байгалийн дурсгалт газар гэхээр түүх соёлын холбоотой одоо нөгөө бидний сайн мэддэг хадны сүв бичээстэй тий бугун чулуун хөшөөтөө өөр юу гэдэг тийм одоо түүх өв соёлын тийм газруудыг дурсгалт газрын ангиллаар гэдэг байна. Хөвсгөл аймагт маань тусгай амгалтай газрын 3 английн газар гэж байна. За нэгдүгээр дархан цаазд газар тий. Дархан цаазд газар маань Улаан-Уул, Renchinlkhumbe, Баян-Зүрх, Цагаан-Уул гэсэн 4 сумын нутгийг хамарсан тэр их одоо 20 цагийн нуруу, тэнгис шигшгтийн хөндий тий тэр олон айс хаяг хамарсан газар нутаг байдаг. Улаан тайгын дархан цаас. Хатгал насаад үзтээ. Тэгээд тамар сонсдоо. Өчөө суугаа шүүнээс. Ачаа. Өдөө сайн тоглож чадчих. Жуулчны өдөө тоглож. Ёо яа.
This is so inappropriate. No, I'm just kidding. 자. За баярлсан талархсан хүн байна уу? Бид баярлахаа их хүн байна уу? Өөрчлөлт хүн байна уу? Хиндо Би асыг үргэлжлэж хэлчихсэн. За гүнжээд явах юм баярлсан юм уу? Өргөсөн юм уу? Уучлаарай юм уу? Уучлаарай хэл. За уучлаарай гүнжээ. Чанга зоригтой уучлаарай. Улаан-Уул надад тэгээ өргөс бол алах болох юм даа. За өөрөө ирж зэрэлсэн бол нэг зовлон биш үү тийм ээ? Тэр бол зүгээр. За Өгөлт нөгөө орой эрт өмцсөн болохоор тэр бол зүгээр. за. Сарнаг бол одоо дүүрэн л байна дээ өчигдрөөс авах болоо. Тэгээд дөрөв удаан сарнаа байна. Одоо бүх юм л гоё юм шүү дээ. Намайг дэлгэрч байгаа гэдэг байгаа. За надад өргөс одоохондоо талах. Сарнаа бол дүүрэн байгаа. Тэгээд сарнаа. За над юуны дүүрэн гэхэд хоолн таалагдсан. Багш нарын хичээл таалагдсан. Тэгээд тоглох таалагдсан. Огтуд таалагдсан. Тэгээд In Mongolian cursive, there's 3 letters that look like this. Water. 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 градус руу хин ингээд чиглүүлэх вэ? Хамгийн түрүүнд When you get the chance, sing it for the dancing queen, young and sweet, only 17. Dancing queen, feel the beat. Батчимэг гүнжээртэй байлаа. Ингээ бус тавтууд ингээ жоохон чимээгүй батчимэг өөрт ингээ битдэг инээлгээ. Бус багж инээгээ. Би нэг араа инээгээ. Одоо өргөс байхгүй. Тэгээд сарнаа байгаа. Өглөөнөөс хойш ингээд орой хотод ингээд яг багш нар маань бид нарт ингээд яг бидний хөвчлөлтөө байх гэдэг амар бол хичээл бэлдсэн юмсан. Анх ирсэн өдрийн төшигээ баг тоглохцол байгаагүй амьсан байсан да хичээлтэй. Тэгээ шинэ зүйл амар их мэдэж ирсэн. Тэгээ чоког 9 багш хоёр маань ингээд ер нь үгийг амар толгоонд орч гэж үдэх байхгүй ингээд одоо эн чинь ийм үг энэний араас ингэж явах юм бол эн чинь юу илээ гэж
Тэгэхээр ер нь бол хичээл бас амар сонирхолтой байгаа. Тэгээд бас дэмбэ. За. Тэгээд амар бос ингээд үйлчилж байгаа хүмүүс ингээд цайгаад өгөх гэдэг тэгэхээр ерөөсөө явахгүй. Энэ хөлтөл ганцааргүй гэдэг юмсан гэсэн. Манай биндээ Энэ жил би Монгол эколог төвийн яг Junior Ranger төсөл дээр зуслан дээр ирээд Хөвсгөл аймгийн сумдаас ирсэн 30 хүрхэн хүүхэдтэй танилцж байна. Тэгээд манай хүүхдүүд болохоор Хөвсгөл аймгийн янз янзын сумаас ирсэн байгаа. Би бас анх удаа Хөвсгөл аймагт ирж байгаа. Тэгээд өмнө нь болохоор Хөвсгөл аймаг гэхээр ингээд бүгдээрээ л нуураа тойроод ч юм уу те нууртайгаа ойрхон ийм хүүхдүүд хүмүүс амьдардаг байх гэж боддог байсан. Тэсэн чинь манай хүүхдүүд ингээд хол янз янзын сумаас ирсэн. Янз янзын хөөрхөн ийм өөр өөрсдийн онцлогтой, авьяастай, тэгснээ ийм хөөрхөн аялагтай. Тэгээд би бол амьдралдаа ерөөсөө урд нь ийм хөөрхөн аялагаар ярьдаг ч юм уу те нэг аймаг дотроо хэрнээ өөрөөр аялга, өөрөөр ийм амьдралын нөхцөл ийм цаг ууртай хүүхдүүдтэй уулзж үзэж байгаагүй. Тэгээ манай хүүхдүүд бол яг олдж байгаа бүх цаг нөхцөл боломжийг өөрсдөндөө хэрэгтэйгээр өөрсдөндөө одоо шинэ юм сурах боломжтойгоор ашиглаж байгаа нь хүүхдүүдээрээ маш их бахархаж байгаа. За би энэ зун танилцсан хүүхдүүдтэй болон ирээдүйд бас Junior Ranger тусланд ирэх хүүхдүүдтэй захиж хэлмээр байгаа юм бол миний хүслээр болдог бол би 100 болгон энэ туслан дээр ирж багшламаар байгаа. Тэгээд хэрвээ энэ бичлэгийг дараа жил ч юм уу эсвэл хизээч үзчихсэн хамаагүй яг Исүү гэдэг багшигаа таниад тэгээд холбоотой агаад уулзаад ярилцдаг байгаасаа гэж хүсэж байна. Багш нь мэдээж ингээд олон хүүхдүүдийг дунд нь хольж утгах юм уу мартаж магадгүй. Гэхдээ хизээл бол хизээ одоо ямар ч баяртай мэдээчсэн, гонигтай зүйл тохиолдсон ч гэсэндээ ирээд ярилцаад сэтгэлээ нээдэг, онгойлгодог хүмүүсийнх нь нэг байсаар баймар байгаа. Тийм болохоор хизээч хамаагүй багштайгаа холбоотой байгаарэ. Ирж ярилцахад нээлттэй шүү гэж захимаар байна. За тэгээд нэг 2 юм уу ороочоо дахиад үсгийн доогоор орууллаа. And it might help to sometimes do like a wrap up top. Getting attacked by a bear. The best thing for me to do is not to go in and fight the bear. Жон руу хэрвээ баавгаа дайрсан бол очиод та нар шууд баавгаатай тулдаж эхлэхгүй шүү дээ тий. Ойр хавтанд баавгаа нэгэстэй. Одоо баавгаанаас тухтаад гүүж байгаа тухайн удаа дунцсан үнийг дөнгөж уусныхан дараа их байж болно. All right, we're about to go on a hike going up to those mountains right there. All the American counselors are going to pretend to be hurt so that our Mongolian campers can practice their first aid skills on us. Should be fun. I guess it doesn't really hurt to ever try it out though, you know? So not like Yeah. I think bare minimum, you should be able to. Do you need help? Yes, we need help. Please come quick. Okay. юу жилэх. Хамт хэлж байгаа юу вэ? За яах вэ? Two more hurt people here. I fell. It hurts my leg. All right, what should we check? Is she breathing? Is she breathing? She seems like she's breathing okay. She can talk. I guess I fell. За энэ мэгтэй дэшээ явчихсан энэ гэсэн чинь хатраа доошоогоо чишиг болоо. За тийш. Хурж болохгүй гарны өвдөж байна. Гипс. Одоо яах вэ? How's my leg? Миний хөл ямар байна гэдээ асуугаад байна. За авчлаа шүү дээ. What happened? Юу болсон бэ? За одоо зөөлхөө.
Oh wow. What is that? What is that? хамгийн дөрөнд яах вэ? Very important to stop the bleeding. Цусыг зогсоох нь хамгийн чухлаа гэж багш нэгж шээ. За яг юу нь болох альч одоо юу нь гэмтсэн? Ган гэмтсэн. Юу? Her arm. What happened to her arms? Гарны яасан гэсэн бэ өвчтөдөө? Bleeding inside. Do you think that's it? Do you think? Ингээ болцсон уу? Өөр ямар шинж тэмдэг байсан уу? Захаа ичөө та нар. Одоо толгойдны зөөлөн юм. Яасан бэ? Чи ингээд би гинцсэн бүр ингээд өвдөд байна гэж яриад шүү дээ. одоо ингээд сэтгэл санаа нь хэцүү. За яг л юу зөө монголоор хэлсэн. Утгагүй зүгээр болно. Okay, great. All right. So what are you going to do with her now? Once you get her Яг жинхнээсээ энэ хүн гэмтсэн гэж бодсуулна шүү манайхаа. Жишээ гэдэг арга хэмжээ авчлаа. Одоо энэ хүнээ яах юм хэлээ. Имлэг. Та имлэг авах уу? Эсвэл эндээ ингэж аваад бидний авах уу? Yeah, we'll take him up to the 2 цагийн ингээд ийм одоо сургалтанд ингээд суугаад хичээл орсныг бодоход та нар бол айгүй сайн байлаа гинэ хүүхдүүдээ. Миний шууд зэрэгтэй дараа уяагаар юм өгөөнийг ингээд томор бодонгууд ингээд болчих юм шиг харагдаад байхад ингээд нэр нь яах вэ? Энэ нь яах вэ гэдэг. ийм хүн харин ч хэрэгтэй биш үү? Та нарыг харахгүй байгаа нэг харж байгаа хүн. Яг хүмүүстэй зөрчлөх юм. За тэгэхээр өнөөдөр багш юм шүү дээ. Та одоо тийм цаасыг ашиглах багштайгаа тийм хичээлээр хийж ирсэн юм тийм үү? За тэгээд яг үлээ. Уусмсан. Байцааныхаа шүүсийг хийлээ. Одоо цааны байцаанд их байсан. Ямар ч ханта цаанingгүй ус руу одоо шингэж орж ирж байгаа гэсэн. Уусж байгаа гэсэн. За хоёрыг хэдүүлээ нэ. Та бодроо чи зүгээр амтлаад үзчих. Яа на. Мэдрэхгүй нэрээ харахаа гэсэн. Үнэлэхээ гэсэн одоо амтлахаа яв. Асуу зөв ханчиг болоод байна. За баяр үргээ бүтээрээ зүгээр. Хүн байгаль хамгаалагч биш бид нар өдөр болгон ууж байгаа. Тэр болохоор бидний уудаг юмнууд хүртэл энэ хүчилсээр одоо шинж чанарууд дээр үнэлж учраас бид нар мэдэж авснараа эрүүл амьдрахад маш чухал байдаг байна. Жохон дэвшлж чиг. Хатгал. All right, go right. Run, my boy, go right. Go right, go right. Now go forward. Bring that thing forward. Now go a little left, my boy. One eternity later. Oh yeah, you are the best.
Амттай байна уу? Монгол эколог төвийн Өсвөрийн Байгаль Хамгаалагч хөтөлбөрийн зуны зуслан идэвхтэй оролцож байгаль хамгаалал танин олон талд мэдлэгийг эзэмшсэн тул гэрчлэгээ олговоо гэсэн ийм гоё гэрчлэгээ байгаа. За энэ гэрчлэгээн дээр сая охин багш нь хэлсэн тийм айгу дараа нь та янз бүрийн хөтөлбөрт оролцох одоо их сургууль ороход ч гэсэнтэй ийм хичээлээс гадуур хууль ажиллагаанд идэвхтэй оролцсон гэдгийг одоо батлах юм гэрчлэгээ байгаа. За энэ дээр болохоор Монгол эколог төвийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтош гэж мундаг Америк хүн байдаг. За Роберт Макинтошийн гарын үсэг Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны даргагийн энх баяр. За одоо бид нарыг жоох байхад одоо яг нэг иймэрхүү хүүхдийн зуны зуслан бол нэлээд ховор байсан. Хэрвээ хүүхэд байхдаа надаа ийм зусланд харсан бол би шал өөр одоо жишээ нь байгаль орчны чиглэлийн ч юм уу одоо мэдгүй нэг судлаач ч юм уу нэг тийм л мэрэгжил сонгох эхний юу болох байсан бах та.